Сайн байцгаана үзэгчдээ. Бидний үл мэдэх Монголыг ирээдүйн хооч үед оройн дор хийгдэж буй ээлжид подкаст эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараар монголчуудын бие биелгээний талаар ярилцахаар соёл урлагийн сургуулийн соёлын сургуулийн захирал доктор Эрдэнэ Цэцэг багшийг урьж оролцуулаад байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр хоёулаа монголчуудын уламжлалт язгуурын бүжиг бие биелгээний талаар ярилцахаар бэлтгэж байна. Тэгэхээр яг язгуур бие биелгээ гэж юу вэ? Энэ талаар та үзэгчд манд тайлбарлаж өгвөл. За тэгэхээр язгуур бие биелгээ гэж ярихын өмнө талд ер нь бие гэдэг нэрний талаар ярмаар байгаа. Тийм. Одоо сүүлийн үед дандаа бүжиг гэж хэлдэг болчих л те. Гэтэл энэ бол бас бүжиг бас биш юм. Тэгэхээр одоо жишээлбэл юуны бүгд найрамдагтад ард улсын Шинжаан уурын өртөөс хорны одоо монголчууд, Ашаагийн монголчууд, Оросын албаны улсын хайлмаг монголчууд эдгээр бүгдээрээ өнөөдрийг хүртэл бие гэж нэрлсээр байгаа. Тэгэхээр бие гэдэг нь бол тэр одоо соёлыг нэрлж байгаа нэр юм байна гэж ингэж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгээ яагаад язгуур гэж вэ гэхээр энэ одоо Монголын нус төвчөнд тэмдэглэгдсэн биелгүүлжүү гэдэг үгнээс гаралтай гэдэг амдын сүрэн багш бичсэн байж байгаа. Тэгэхээр тэрнээс эхлээд одоо энийг хэдэн 100 жилийг дамнан ард түмэндээ одоо Есүс үед уламжлагдаад ирсэн ийм одоо том одоо соёл байна л да. Тэгэхээр яагаад соёл гэж хэлээд байна уу гэхээр тэр одоо бие бол өөрөө цаад талдаа зан үйлтэй холбогддог, домог зүйтэй холбогддог, өдөр тутмын ажил үйл амьдралтай холбогддог. Ерөөсөө бүхэл бүтэн хүний амьдралын бүхэл зэхлэгтэй холбогдож идэг. Тийм учраас энэ бол соёл юм гэж үздэг. Үндэстэй. Яг тэр одоо Монголын ард түмний одоо үе уламжлан дамжуулаад аваад ирсэн тэр гайхалтай одоо соёл дээр тулгуурлаад тайзны одоо хэлбэрийн бүжгүүдийг бол одоо мэрэгжлийн хүмсөө зохиогоод тавиад явж болно шүү дээ. Тэгэхээр тэр нь өөрөө бүжиг юм аа гэж. За маш гоё тодорхойлолтыг бид нартай маш өргөн хүрээнд товч тодорхой өглөө. Одоо би ч бас өөрөө их зүйлийг саяны тодорхойлолтоор маш одоо энэ том зүйлийг ойлгох боломжтой боллоо гэж бодож байна. Тэгэхээр бие биелгээг хүннүг үеэс гаралтай гэж яриад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө монголчуудын язгуур бие биелэг хэдийн үеэс үүсэлтэй ямар одоо хөгжиж шатлыг дамжаад өнөөдөр бидэнд уламжлагдаж хурж ирвэ? Ер нь бол яг төдийгөөс гээд одоо хэлэхэд хэцүү. Яг тийм баримт ховор. Зүгээр ард түмний дунд уламжлагдж ирсэн одоо домог гэднээс аваад үзэх юм бол ерөөсөө ингэж ярьдаг. Одоо жишээлбэл бие биелгээг бүхий биеэрээ одоо ингэж өрн торгон биелдэг байжээ гэж. Гэтэл нэг чөтгөр ирээд чи яасан сайхан биелдэг юм бэ? Чамайг биелдэггүй болгоно гэд бүслэгийнээс нь дошиж чулуу болгоцсон. Тэгэнгүүт цээжин бие нь найган биелж ирсэн гэдэг. Ийм домог байдаг. Тэгэхээр энэ домгоос хараад үзэх юм бол одоо Монгол бие биелгээний одоо тэр цээжнээс дээш хөдөлгөөнтэй байх гэдэг бол бас энэ домог зүйтэй бас нэгдүгээр толбогддог. Хоёрдугаар мэдээж хэрэг тэр одоо ханат гэрт амьдардаг учраас орон зай хязгаарлагдмал байдлаас одоо болж одоо ийм цээжнээс дээш хөдөлгөөнтэй болсон гэдэг ийм зарим одоо судлаачдын тэмдэглэлүүд бас байдаг. За бас нэг талаас байж болох юм гэж бодох тийм ээ. За ийм учраас одоо бие биелгээ бол одоо монголчуудын дотор яг хэдийгээс үсэд ирсэн юм бэ гэдгийг тодорхой хэлэх боломжтой биш. Зөвхөн хадны зураг биднээс харах юм бол одоо тийм ямар нэгэн тийм хөдөлгөөн хийж байгаа зургууд бол байдаг. Тэрийг бол энэ бол биелгээ байна, энэ бол бүжиг байна, энэ төргээл тайлбарлсан тайлбарууд бол зөндөл байдаг. Гэхдээ тэр яг мөн үү биш үү гэдгийг бол тодорхой яг хэлсэн хүн бас ховор. Бас хэцүү л дээ. Тийм бас амар биш. Яг тухайн үедээ ямар хөдөлгөөн хийж ясныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Харин яг одоо бичгийн баримтаар үлдсэн юм бол Монголын нус товчооны тэр одоо биелгүүлжүү тэр одоо тойрол ханг одоо толгойг нь олж ир тэгээд одоо ингэж тахиа гэснээс үүдээ тэгээд бэрээдээ одоо бэрлүүлж биелгүүлж интернет орж ирсэн байгаа. Тэрүүнээс аваад үзэх юм бол наандаж л одоо 800 жилийн түүхтэй болж таарч штэ. Зүгээр түүхэн одоо зохиолуудыг аваад үзэх юм бол одоо тэр халимгийн жангарт бол бас одоо улсын дунд өндгөлсөн хөнгөн дуун гараад
одоо ятхын их шигэнд биелж явж гэдэг юм. Ийм одоо юмнууд бол байдаг. Тэгэхээр жангартуул хидид үссэн юм бэ. Наандаж 15 дугаар зам гэж байгаа шүү дээ. Одоо бүр тэрнээс урагшаа ярьдаг болсон билий. Тийш тэрний дотор одоо жишээлбэл одоо гадаад талаа өрөөсөрөө урсгалтай энэ төр гээл тэмдэглэсэн байдаг айл дулан багш ярьдаг. Тэгэхээр одоо тэр маш их эртний байж бас болох талтай тийм ээ. Тэгээд үсэх юм бол нэлээд урагшаа явах хаа гэж бодогдтол л доо. Тэрнээс үш яг одоо төдийд үссэн юм байна гэсэн тийм баримт бол байхгүй. Хүннүүгийн үед бол үүссэн байж магадгүй гэсэн тийм одоо таамаглалыг одоо хөгжим судлаач доктор Сорон Зумбал багш өөрийнхөө одоо тэр Монгол хөгжим гэдэг бүтээлдээ бас оруулсан байдаг. Тэгэхээр одоо хүннүүгийн үед одоо байсан байж тэрнээс урагшааж байсан байх магадлалтай. Ийм л одоо нэг баримтууд байна да. Таны хувьд одоо жишээлбэл Сорон Зумбал багштай санал нийлдэг юм хүннүүгээс үсэх. Тийм бүрэн дүүрэн нийлдэг. Яагаад гэхээр Алтай мгранкачууд өнөөдөр цуур хөгжимд хэлдэг. Тий одоо сүүлийн үед их л хөгжимтэй биелээд байгаа болохоос биш эхэндээ бол цууртаа биелдэг байсан тухай ярьж байгаа. Тэгээд нэг одоо хүн бол надад би бол одоо цуур дээр нэг л биелгээний аяыг тодорхойлж чадна гэж ярьжсэн л да. Тэгээ би бичиж авсан байгаа. Ингээд үцхээр одоо тийм уламжил байгаа юм чинь одоо хүн гүрний үед чинь одоо цуур хөгжимчэнд байсан шүү дээ. Тэгэхээр одоо тэр цуурын аялгаунд биелжсэнийг үгүйсэхгүй байх юм. Үгүйсэх харахгүй. Тэгэхээр магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр Монгол бие биелэг бол өөрөө машин том соёлын тогтолцоог өөртөө тээж идэг шүү дээ. Дуу хуур байдаг, хөгжим наадам байдаг, зан үйл нэдэг, эрхлэх аж ахуйгаа хүртэл илэрхийлж байдаг. Тэгэхээр одоо энэ Монгол бие биелгээний дотор ямар угсаатнуудад хэдэн төрлийн бие одоо хадгалагдаад өнөө гэрсэн байна. Ер нь бол Монголын олон угсаатны бүлэг дотроос ерөнхийдөө 6 угсаатны бүлэгтэл байдаг. Одоо Баяд дөрүүд, Загчин, Торгууд, Урианга хотон энэ 6 угсаатны бүлэгт бол бие биелгээ ямартайч уламжлагдаад ирсэн байдаг. Ямар ч байсан амьд уламжлалаар дамжаад хадгалагдаад ирсэн байж байдаг. За энэ бол их том аз шүү. Тэгэхээр ер нь бол яг хэдэн ширхэг байна вэ гэхээр за 2017 онд би бас нэг судалгаа хийж үзээд нийтдээ яг хэдэн бие биелгээ байна вэ гэдгийг нэг тооцоолж үзсэн. Өөрийнхөө тэр хүртэл хийсэн судалгаан дээр тулгуурлаад гэтэл нэг 44 гэж би тоолж ирсэн. Гэтэл сая одоо ЮНЕСКОгийн одоо Монголд хэрэгжиж байгаа одоо засгийн газар хоорондын төсөл Монгол бие биелгээг өвлүүлж уламжлуулах оршин тогтнох одоо чадварыг одоо тогтворжуулах гэсэн энэ одоо төслийн хүрээнд бол бид нар одоо 60 хоногийн хэрийн судалгаа хийсэн. Тэгээ 60 хоногийн хэрийн судалгаа хийгээд явж байхдаа яг 50 биелгээг баримтжуулсан. Ингэхээр бид нар бол бас илүү сайн одоо олж баримтжуулж чадсан гэж бас их баяртай байгаа шүү. Энэ бие биелгэл хоорондоо давхардахгүй, тавхардахгүй, гахалтахгүй. Яг угсаатан болгон жороомор гэж байна. Гэтэл тэднэр нь бүгдээрээ өөр ингэсэн өрөмц онцлогдоо хөдөлгөөн нь өөр, татлаган нь өөр байгаа байхгүй юу? За одоо жишээлбэл Балчин гэр гэдэг биелгээ одоо 3 угсаатны бэлэгт байна. За Хотонд байна, Баядд байна, Загчин. Гэтэл энэ 3 Балчин гэр бол гурлаа өөр байгаа. Бүр домгон хүртэл заримдаа өөр байгаа. Ингээд утгаар энэ бол одоо гахалтай одоо том соёл тэр одоо угсаатны сэтгэлгээний өрмөц онцлогийг одоо харуулж байгаа ийм одоо том соёл гэж ингэж ойлгох хэрэгтэй юм л да. Тэгэхээр одоо тухайлбал хоёулаа Баяд биегийн талаар одоо онцлоод ярил. Бусад бие биенээс юугаараа илүү онцлогтой юм? Баяд биелгээ бол нанжид огшилсан байдаг. Монгол бие биелгээний магнай бие гэж. Яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр яг одоо хаан судлаар сууж билдэг. Тэгээд тэр чинь өрөөсөө ингээ хайрцаг шиг сууж ин гэсэн үг шүү дээ. Яг хаан судлаар суугаад хормооч чирэггүй билдэг хатууд гэдэг. Тэр нөгөө чөтгөрийн домог яриад байсан шүү дээ би.
Яг тэрнээс ч үгүйдээ хормоо жижиггүй биелдэг хатууд ихтэй болсон байхгүй юу? Тэгээ хадгалаад тэр нь бол яг хадгалагдаад үлдсэн. Тийм учраас ерөөсөө яг одоо ингэж хаан судлаар суугаад тэгээд одоо хормоо жижиггүй биелдэг ийм хатууд ихтэй. Энийгээрээ бол баяд биелгээ ялгаатай. За хоёр дахь нь бол одоо гар толгой нэг зүг рүү явдаг. Тэрийгээр ялгарна. За тэгээд жижиг ялгаанууд бие биелгээ болгон дээр өөр янз бүрээр хэлдэрнэ л дээ. Дөрөвд бол гар толгой хоёр нь зүртэг. Асуудал нь бол тахимцах судлаар суудаг. Одоо нэгэсэндээ тахимныхаа хойд тал руу өвдөгнийхээ нийгүүлнийхээ өвдгийн одоо толгойг ингэж оруулж ингэж суунаад гэсэн үг шүү дээ. За тэгээд тэгэж одоо тахимцах судлаар сууж биелдэг. Гар толгой хоёр нь зүртэг. Ийм онцлогтой. Баядын бас нэг онцлог бол ерөөсөө яг хөлийн улаараас яг бүтэн гიშгдэг. Тэр одоо ерөөсөө хөдлөхгүй байх жишээтэй. Одоо ингээд үсгийгээ үлмийгөө ч юм уу аль нэг юм боломжгүй. Тийм учраас маш хатууд ихтэй. Нилээн одоо хүнээс маш их сайн урч чадвар шаарддаг ийм билэг байхгүй юу баяд бол. Тэгээд одоо жишээлбэл наад зүгээр л энгийн бодоод үзье л да. 3-4 минут ерөөсөө яг суугаад биелгээл бодлоо. Тэг ямар биш шүү дээ. Сандал байхгүй шүү дээ. Сандал шиг суучгаар. Сандал шиг суучна. Тий. Тэгэхээр ер нь бол хэрийн хүмүүс тэрийг хийж чадахгүй. Мэргэжлийн бүжигчтэй ч. Тийм амар давх таваа биш байхаа гэж ингэж бодож байна. Тийм учраас маш их том ур чадварыг хүнээс шаарддаг юм ажил. Тийм ч учраас Арбан баядын өшөөний ноён одоо хормоо жижиггүй биелээд одоо 5 аяхтай биелгээг биелээд тэр чинь бүр элхэндэг жорооморыг дамжуулж биелээд гэж байгаа шүү. Таслахгүй. Тэгж биелээд аяхтай чигийг асгалгүй биелж чадсан бол эмээл хазартаа мороор шагнадаг. Тийм урамшууллын систем бас байж. Тийм амар биш учраас. Тийм. Гайхалтай тий. Тэгээ одоо баяд биеийн онцлог нь тухайлбал торгууд бий бол ерөөсөө ихэл дээр ч юм уу биелээд идэх штэ товшуур дээр голцоо шанцтай торгууд бол яг тэ сүүлийн үед л шанц болсон болохоос өгтөө болоод чинь товшууртай л биелдэг. Тийм товшууртай. Одоо жишээлбэл Шинжаан уурын уртаас хорны торгуудууд бол товшууртай л биелж байна. Тэр алшаагийн торгуудууд товшууртай л биелж байна. Тэр халимгийн торгуудууд товшууртай л биелж штэ. Тэгэхээр уул гал нь бол товшууртай биелдэг байжээ гэж. Баядын биелгээ бас товшууртай. Үгүй. Эхлэр уг нь бий. Дан ихтэй. Ерөөсөө яг эхлэр. Ялгаа нь. Тэгээ ялгаа нь бол ихэл хөвчмөнтэй явдаг. За торгууд бол одоо товшууртай биелдэг. Тэгтээ сүүлийн үед одоо нөгөө товшуур тоглодог хүмүүсүүд нь байхгүй болгоод юу болсон гэж шанц болцсон. Тэгээ одоо шанцтай л тоглоод байгаа. Тэгтээ тэр торгуудын нэг настан байгаа юм одоо 89 настай. Тэр хүн бол товшууртай. Товшуурыг бол хачин сайхан тоглож байна. Домоогоо. Тий, домоогоо тий. Нэг товшууртай сайхан одоо өрөөж сайхан биелдэг хүн. Тэгээд өөрөө товшуураа их сайхан зогтдог тийм хүн. Тэгэхээр товшуурын цохилгонд л одоо торгуудууд биелэх ёстой доо. Алтай уранхайчуудын тухайд. Алтай уранхайчууд бол ерөнхийдөө тэр сая би хэлсэн цууртай. Биелдэг тийм уламжил бас байсан гэж ингэж ярьдаг. Тэр байтугай Шинжаан уурын уртаас хорны одоо тэр юунууд торгуудууд бол бас хэлжсэн шүү. Дээр үед бид нар биевтэй биелдэг байв гэж. Биев гэдэг нь биеваа хөгжиж хэлж шүү дээ тийм. Бид нар биевтэй биелдэг байлаа гэж бас ярьжсэн шүү. За тэгэхээр юунууд хөгжмийн гарал үүслийг бас тэндээс аваад авчих боломжтой байна шүү дээ. Тийм байхгүй юу. Би багч Монгол хөгжим мөн биш гэл бас их маргаантай явж байдаг шүү дээ. Уранг юунууд сая бид хоёр чинь уранга ярьсан тийм. Уранга бол юутай эхэлтэй биелдэг. Ийм юу. Гэхдээ би биелгэнийх нь одоо тэр хөдөлгөөний нам төрх бол өөр. Бүр шал өөр. Одоо тэгээд орчин үед нэг бүжгийн евро одоо тийм хөдөлгөөнлөө оруулж ирээд тэгээ одоо нэг бүгдээрээ нэг адилхан юм шиг нэг юм харагдаад байна л да. Тэгээ сая бид нар бас одоо судалгаа хийх явцдаа одоо тэр Уранхайн алдарт вич 40 гон биелсэн цацал биелгээний хөдөлгөөнийг бол харсан. Тэгээд очиход яг тэр хөдөлгөөн Уранхад байхгүй болсон байна.
Тэгээд хайсаран байгаад тэр Баян-Улгийн аймгийн Булган сумын харьяат нь 86 настай нэг настай уулзаад. Тэгээд тэр хүнээр биелүүлсэн чинь яг 40 гуайн хаялга гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар ямар их ингээд алслаад байна вэ гэдгийг бас бодолцох хэрэгтэй юм байна. Одоо судалж байгаа хүмүүсүүд нь улс суурьтай судлах хэрэгтэй юм байна. Зүгээр л одоо байгаагийн хараад ийм байсан гэж ингээл хэлчихмээргүй юм байна. Цаашаа ухад судлах хэрэгтэй. Урд нь ямар байсан юм, одоо ямар болчиход байгаа юм. Тийм ээ, энэ буруу юу зөв юу гэж бас аягуулсаа харах хэрэгтэй юм байна даа л гэж их бодогчлаа да. Одоо бие биелгийг ер нь бол язгуураараа ямар үед одоо биелдэг байж вэ? Ер нь бол одоо нөгөө малчин ард түмэн чинь малаа хотлуулчаад тэгэл гэртээ орж ирэл тэр нөгөө хошоо айлууд байна штэ. Тэгээ бүгдээрээ орж ирэл нэг нь ихлэ татал тэгэл биелдэг байсан юм билэ. Зүгээр зарим нэг одоо энэ бол энгийн амьдралын хүрээний дотор тэгж биелдэг байсан. Бас найр наадмын үед яаж биелдэг байсан бэ гэхээр одоо найр эхлүүлдэг бие гэж байна. Дуусгадаг бие гэж байна. Жишээлбэл манай баядад бол баядын найр элхэндгээр эхэлж журам мөрөөр төгсдөг гэдэг үгтэй. Тийм учраас найрыг элхиндэг гэж аюу маш хүндэтгэлийн биелгээ байдаг. Тэрийгээр эхлээд тэгээ журам мөрөөр төгсгдөг байхгүй юу? Гэтэл одоо загчинд бол элхэндгээр эхэлдэг гэж байна. Элхэндгээр. Тэр бас хүндэтгэлийн биелгээ болдог гэдэг ч юм уу. Гэх мэтлэн одоо найр наадамд хэрэгжилж байна. За 3 дугаарт нь бол улс төрийн учир шалтгаанаар бас одоо бие биелжсэн түүх байдаг. Одоо шилэг дөрөвдийн улаан хатан гэж байсан. Тэр хүн бол одоо нөгөө ноёдын өхөл чуулганд нохоо өхөл ямар юм дүүлээ. Тэрэн шиг одоо тэр ноёдын чуулганыг эвтэй асуудлаа одоо эв зүгээр шийдэх тэрэнд нь зориулж бүхэл бүтэн одоо бие биелгээний тойрон хүч гэжсэн байгаа шүү дээ. Тэгээ эрен хүрээд тэгэхээр энэ бол бас улс төрийн одоо үйл хэрэгт ч юм уу одоо бие биелгээг бас ашиглаж байсан юм одоо түүх бас байна. За бас нэг Өвөр Монголын нэг хөгжим судлаач бичсэн санагдаж байна. Юу одоо бие биелгээг одоо цагаан сарын шинийн нэгэнд хаад ноёдууд ордоргоонтэй биелдэг байсан гэж. Бас нэг тэмдэглэж үлдээсэн тийм юм бас нэг байсан юм шиг байна. Ингээд үцхээр нэгдүгээр төр ёсны үйл хэрэгт бие биелгээ бол маш чухал байр суурийг эзэлдэг байж. Тий гадаадын зочин төлөөлөгч хүлээж авахд хүртэл бие биелгээ биелжсэн баримт Оросын архив бас олдсон шүү дээ. Ингээд үцхээр ер нь ерөөсөө тэгэл улс төрийн хүрээнд чиг хүндэтгэлийн шийдтэй. Ерөөсөө тэр хүндэтгэлийн одоо үйл ажиллагаанд бие биелгээг айгүй хэрэгжилжсэн юм шиг байна. Ер нь л одоо нөгөө баяр цэнгэх жаргах тийм сайхан цагаан одоо сайхан үйл хэрэгт нэг талдаа нөгөө талдаа ийг хичээх сайн сайхныг одоо үе болгох энэ үйлдэл одоо бие биелгээ хэрэглэгчсэн юм байна гэж багшийнхан саяны хэлдэг хэдэн одоо баримтууд бол нотлоод байгаа байхгүй юу? Тэр элчгэн хаалгачдын дунд яриа байдаг шүү дээ. Хормын одоо дуусгахтаа уртын дундаар бие биелгээгээ биелээ дуустдаг гэж. Тэр би юу? Тэгээ ер нь бол элчгэн хаалгад бие биелгээ бол байгаагүй. Зүгээр хожим Увс аймгийн хөгжим драмын театрын ерөнхий балетмейстер Ласрам гэж хүн байсан. Тэр хүн одоо юунаас нь тэр зан үйл ард түмнийхэн соёлоос сэтгүүлээд нэг хантарган гэж бүжиг зохиож өгсөн. За тэр бол тэр ард түмний дунд одоо хүртэл ардын эмчгээр одоо бүжиглээд явдаг. Тийм бүжиг бий. Уламжлал болоод. Тийм уламжлал болоод одоо ингээд одоо хүмүүсүүд нь одоо баяр наадмаараа хантарганаа бүжиглдэг. Тийм юм бол бий. Бурайдад тухайлбал бурайд бол одоо ёхор байхтай тойрон бүжигтэй. Тийм одоо тэр 2018 онд бид нар гэхдээ харамсалтай 2018 онд энэ соёлын үндэсний төв манай одоо соёлын их сургууль хамтраад тэг ёхор улсын наадам зохион байгуулж байсан. Гинтэй аймгийн Бачирсэн. Тэгээ тэнд очиход бол манай монголчуудын одоо яг бурядуудын
жинхэнэ язгуур ёхор бол нэлээд бас хомигдсан байна гэж ингэж харагдчихсан. Оросын холбооны улсаас бол ёхорч төрсэн. Тэд нар бол одоо үнэн гайхалтай. Тэгээд одоо би бодож ирсэн л та одоо хөрс зэрэгэлдээ байж байгаа бас адилхан Монгол дуурах юм чинь ягаад нэгнээсээ сурж болохгүй гэж. Одоо сураасаа билээ тэрийг бас нэг язгуур хэв намбаар нь хадгалаасаа билээ гэж ингэж бодогдож байсан. Тэгэхээр тэр ёохор гэдгийгээ бас ариусгах гэсэн утгатай үнээс гаралтай гэж бас тайлбарлаад идэг юм билээ. Тэ нэг атариш гэдэг нь бол катарсис тийм катарсис татарнес одоо бол батач гэдэг ч юм уу тийм ийм маягаар тайлбарсан тайлбарлуудад явж лээд юм билээ. Магадгүй л бах. Ягдгүй л бүрээд явахар чинь бас одоо нэг галын наадам хийдэг тийм ээ. Тийм болохоор гал гэдэг чинь өөрөө бүхнийг ариусгаж одоо байдаг тийм зан үйл шүү дээ. Тэгэхээр магадгүй юм гэж бодож байгаа. Ерөнхий төрөл зүйлийн хувьд бол тэр Оросын бурятын явахарт бол тэр нэг угсаатныхаа одоо тэр одоо юу хийн одоо овгуудаас хамаарат бас тийм өөр байдаг юм билээ. Одоо жишээлбэл тэр одоо нөгөө бурятын ямар наадам билээ? Алтарган. Тий алтарган наадмын нэг анхны бичлэгийг харж байхад тэрэн дээр яг тэр харагдчихсан байхгүй юу? Тэгээд жишээлбэл одоо юу гэдгийг за Байкалын бурятууд ямар одоо ёхор хатарч байна. За тэгтэл одоо бурятуудын донд хожим ороос суусан одоо шилбэл сартуул бурятууд гэлтгэл ямар ёхор хатарч байна уу гэх мэтлэн тодорхой одоо цаг хугацаанд тэр артны донд орж суусан овг аймагуудын одоо тэр ёхор хатрах тэр одоо хэлбэр нь бол бас өөр байгаад байна. Тэрийг айгуу сайн судлаад хідэн төрөл байна уу гэдгийг бас нөгөө бие биелгээ 50 байна гэдэгтэй адилхан бас гаргаж ирээд одоо бас нэг амьдруулмаар л байгаа. Одоо манай бүжигчид одоо сүүлүүд ялангуяа энэ соёл урлагийн бүжгийн одоо техник төгсөж байгаа энэ оюутнууд бол яг язгуур бие биелгээг судлаад тэрийг тайзны урлагт оруулах гал одоо ингээд нөгөө юу лээ бүтээлч үйлдвэрлэлч гэдэг үлээ инновац гэдэг юм хийх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ өөрөө яг уламжлал бие биелгээний язгуурыг алдагдуулахад бас их нөлөө үзүүлэх үү? Язгуур одоо тайзны урлаг руу оруулах та. Яг хоёр талд авч үзэх хэрэгтэй. Энэ бас хөгжил учраас байж болохгүй гэж арай болохгүй байна. Тий байх ёстой байх гэж бодож байна. Гэхдээ сая би хэлсэн шүү дээ. Би гэж нэрлээд байна. Энэ нь бол язгуур шинжийг илэрхийлээд байна. Тэгэхээр тайзан дээр дэглээ тавьсан бүжгээл бие биелгээ гэж битгий нэрлээрэй л гэж хэлмээр байна. Тэр одоо гэрэл магийн дэглэлт байд юм уу? Эсвэл хэн нэгний дэглэлт байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүний толгооноос гарсан идея санаа байгаа. Тийм учраас тэр хүний юм учраас одоо гэрэлмагийн дэглэлт тийм бүжиг гээ бол илүү шудраг болно. Монгол бие биелгээ бол зан үйлийн шинжтэй гэж яриад байна. Тэгэхээр одоо жишээ аваад одоо ийм зан үйлийн үед ийм одоо бие биелгээ одоо биелдэг юм аа ч гэдэг юм. Их тийм жишээ та бидэнд сонирхолтой. Ерөөсөө тэр чинь одоо жишээлбэл ноосоос хавдаг тийм ээ. Цацлаа өргөдөг. За тэгэл одоо уцаан ирдэг. Одоо наад заханд гараа угаадаг, нүур аваадаг, үсээ самдаг гэл эн чинь бүгдээрээ л одоо зан үйлүүд шүү дээ. За энэ бүхнийг одоо тэр бие биелгээнийхээ хөдөлгөөнд оруулж байгаа юм. За тэрийгээ одоо ер нь бол яг хэвээр нэг автар нэр байгааг юм шиг байна лээ. Анхандаа. Тэгээ яасан гэсэн чинь сүүлийн үед их олон газар янз янзаар нэрлэж байна энийг. Одоо жишээлбэл хөдөлмөр гэж яг нэрлэдэг байгаа. Хөдөлмөр биеийг нэрлэлсэн. За тэр хөдөлмөр бие гэдэг нэрийг бас л мөн Ласран багш өгсөн. Нэр байхгүй юу? Тэгэл одоо тэр нь яг одоо яг буруу юм байхгүй. Одоо хөдөлмөрийнхаа төлийг одоо хийж байгаа тэрийг нь л нэрлэж байгаа учраас хөдөлмөр бие гээл ингээл нэршээл ингээл явцсан байж байгаа юм. За тэгэхээр тийм үйлүүдийг хийчихжээ. Одоо юун дээрээ. За тэгэл бус нь бол бүгд өөр өөрийн үүрэг зорилтоор тэр чинь ганцхан биелгээгээр л хийж байгаа юм. Хөдөлмөр. Үгүй бол одоо шилэл баядад илхэндэг гэж байна. Ийгээр эхэлж штэ. Одоо илхэндэг гэж хоёр бие байгаа юм. Тэрийг авчиад бүгдээрнгийн нийлүүлэл илхэндэглэгчдэг. Одоо тэр алдаа бол их олон жил явсан доо. За тэгээд одоо л нэг юм ялгаж салгаж эхэлж байна. Тэгэхээр одоо
илхэндэг гэдэг нь бол тэр хүндэтгэлийн өөрөөсөө маш хүндэтгэлтэй тийм хүнээс их ур чадвар шаардсан тийм бэлгээ байж байгаа. Илхэндэг нь болоод ирэхээр баядад яг нөгөө хөдөлмөрийн чинь үйл ажиллагаануудыг тэр илхэндэг гэдэг бэлгийн дотор хийчихэж байгаа байхгүй юу? За тэр тэгэнгүүтээ тэмээний илхэндэг, доглын илхэндэг гэдэг нэг 3 илхэндэг нэрлэж байна. За тэгээ 3 өөр татлаганаар явж байна. Ийм байгаа байхгүй да. Тийм ялгаа байна. Дандаа зориултаараа цацал гэлдэгтэл одоо зарим хүмүүсүүд цацаад байхдаа яах вэ? Энэ бол цацал гээл эсээр эхлэх ёстой гээл тэгдгийн. Би бол цацхан зөв гэж бодож байгаа юм. Ягаад тэгэхээр одоо урайхаа нэг домог байдаг байхгүй юу? Цацал биелгээний. Тэгээд яагаад цацах болсон юм бэ гэдгийг нэг эмгэн санамсаргүй гараад нэг настан тий санамсаргүй гараад нэг одоо илүүдэл болсон юм а ч юм уу тийм ээ гаргаад ингээл шидсэн юм байна л да. Нэгсэндээ цацахгүй юу? Тэгсэн чинь дээрээс ингээд шувуу өстө шунгаж орж ирэл шүрч авчихсан. Тэгэнгүүт нь нөгөөдх юм юу гэж бодсон бэ гэхээр хийн одоо дээд тэнгэрт тийм ээ одоо бид нарын тус гэрхтээ амьтан бас байд юм бэ. Тэгэхээр бид нар энднэрт бас ингэж цацаж өргөж өгч явах ёстой юм байна гэж үдснээс энэ цацал биелгээ үүссэн гэдэг багхгүй юу. Тэгэхээр цацлыг болохоор одоо хэцүүдээ одоо ингээд гэлчгээр одоо хүн шүмжсэн болчих гэдэг зовлонтой. Юу гээл одоо цацал гэхээр авчил дандаа сүү цацаад идэх байхгүй юу. Гítэл дээр чинь өчнөө янзын цацаж байгаа шүү дээ. Идэ будаа цацаж болно. Тэ? За тэгэл одоо амттан үнэрт нь цацаж болно. Дагуур сэдв янзын торго тонд шидэж цацаж болно. Өчнөө янзын цацаж штэ. Тэгэхээр тэр нь одоо ингээд цацаад тэр хэрэгтэй бүхний нэрээ даваад ингээд явдаг. Ийм л юмыг цацал бэлгээ гэдэг байхгүй юу. Тэгэл одоо зарим нь одоо жишээлбэл одоо тэр 40 ихчийн тэр Оранхан алдарт бич 40 ихчийн цацал бол их өвөрмөцөлтөө ардаа ингэж гэдгээр айгүй гоё тийм их хэмсэг янзтай гоё намтай бэлдэг байхгүй юу. За тэгэл тэр гэлдэгтэл юу цацсан бэ гэж бодох хэрэгтэй л байхгүй юу. Тэгэхээр заавалч бол одоо энэ урталтаа барьж байгаа л ингэх ёстой л гэдэг. Тэгээ цаад утга учрыг одоо тэр домог зүйтэй нь холбоод, зан үйлтэй нь холбоод айгуу сайн ойлгох ёстой. Одоо бие биелгийн жишээлбэл одоо өнөөгийн одоо энэ халах аялгаунд байхгүй маш олон үг хэллэгтэй нэртэй биенүүд шүү дээ. Төрөний хэлдэг элхэндгээс хүсвэл хавардан, жудар гэл тэ бидний мэддэг. Тэгэхээр та энэ бие биелгээнүүдийн нэрүүдийн талаар бас нэг тайлбарлаж өгөөч. Одоо торгуудын жудар гэлдэгтэл одоо цэмбэлэгч тэгж тайлбарлаж юм лээ. Урд нь бол тэр алдарт бич бас одоо нэрийг мартсан байна. Одоо бурхан дадсан доо. Тэр хүн надад хэлэхдээ бол ер нь бол одоо ингээд юу жудар биелгээ бол одоо залуу эмэгтэй хүмүүсүүд өөрийнхөө нүүр царайны гоо сайхныг гарынхаа одоо гоё сайхныг хуруугаараа одоо гайхуулж ингэж бэлдэг бэлгээ юм а гэж ярьж ирсэн. Гэтэл сая одоо хэрийн судалгаагаар яваад хин дээр цэмбэлэгчдэр очиод ингэж ярилцж байхад бол цэмбэлэгч бол надад тэгж юм лээ. Ер нь бол нэг жудар гэдэг чинь жулвхүүр гэсэн үгнээс гаралтаа гэж. Тэгээ манай баруун монголчууд ярьдаг л да жулвхүүр гэж одоо нэг ингээл юмны төрөнд ингээл явдаг дөхөлцсөн юм хүнсэдэг штэ. Тэгээ тийм хүнсийг жулгуур гэдэг багхгүй юу. Ер нь айлгүй гэж хэлдэг юм байна. Айлгүй талтаач бас биш ээ. Тий. Ер нь яг айлгүй л гिचж юм лээ. Тэгтээ жулгуур гэдэг чинь айлгүй хүн биш. Тий. Манай нутагт жулгуур гэж бас хэлдэг. Тэгээд жулгуур гэдэг үг бол ерөнхийдөө тийм жулгуулсан гэж хэлдэг. Ер нь жулгуур гэдэг чинь халахын жулгуулсан гэсэн үг штэ. Тэгээ жулгуулсан одоо нэгт ингээл одоо нэр бараг л ороод гардаг хүн гэдэг үстэй. Тийм сэргэлийн сүхэттэй ч гэх юм уу. Тийм хүнийг нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр жулгуур эмэгтэй одоо юутай холбоотой ийм бэлгээ юм гэж одоо цэмбэлэгч бол тайлбарлсан. Тэгээ бас яг удахын хүнтэй нэг ахтар хол зэрэггүй. Тий. Тэр айгүй мундаг сэргэлэн одоо мундаг тийм дайчин эмэгтэй учраас тэр өөрийнхөө хамаг одоо сайн сайхныг одоо тэр хурдан төрхөн хөдөлгөөнөөр л илэрхийлж байгаа л тийм л одоо бэлгээ гэж ингэж ойлгож болно. За тэгэл илхэндэг гэлдэг чинь тэгэл яг хөө илхэндэг гэдгийг болохоор одоо илхэх гэр гэдэг үгнээс гаралтай гэдэг ч юм уу тийм ээ одоо нэг тийм залхуу нөхөр энэ тухай энэ гэж ярьдаг. За бас одоо
элхиндэг гэж одоо нэртэй хүн байсан гэж загчингууд ярьдаг. Гэх мэтлэн нэг болохоор нэг хүний нэр байж магадгүй, нөгөө талдаа нэлээд залхуудуу нөхөр ийг л одоо нэрлсэн нэр хэлхийгээ л хөвчидэг. Одоо нөхөр гэсэн тийм л утгатай хүнээс гаралтай гэх мэтлэн бас тайлбарладаг. Зөндөө олон тайлбарууд биш үү. Тэгээд одоо жишээлбэл хотонгийн сэтэн залуу гэдгийг сэтэн залуу хайлвчдгийг. Түр сэтэн залуу. Тэр зарим нь бүр сэтэн болгоод. Тэгтэл томгон дэр чинь шал өмнө юм баггүй юу. Одоо сэтэн гэдэг нь ганган л гэсэн үг. Сэд одоо нэг тийм юмыг одоо ингээд хурдан сэддэг гүйлгээ ухаантай сэргэлэн тий ганган тийм залуудын тухай л одоо билгээ гэж ингэж ойлгох гэх мэтлэн одоо тайлбарлал зөндөө шүү дээ. Одоо нөгөө бие биелгээг бол үндсэн нэг 12 13 бие байдаг энэ төр гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр өөр нь бол үндсэн бие одоо баг биеч гэдэг юм уу тиймэрхүү биелгээнүүдийн төрөл гэж бий юу? Тийм юм юу сан байхгүй. Яг нь зүгээр бүжгийн одоо мэрэгчлэтнүүд ялангуяа манай лаасрам багш одоо үндсэн бие төд юм. За тэгээд тэрний дотор талд одоо юу ч гэдэг үлээ нэлен хідэн төрөл болгоо хуваацсан байт. Тий байдгийн. Тэр яг бүжиг ийм одоо мэрэгчлэлтэн хүний хуваар ангилал хийх гэж оролцсон л юм төдий юм байхгүй юу. Түүнээс биш ард түмний бие биелгийн дотор тийм ялгаа цааг өрөөсөн байхгүй. Тэр хүн бол судалгааны үүднээс энэ ерөөсөө яг жинхэнэ үндсэн нэний биш үү гэж зөвхөн одоо лаасрам багшийн өөрийг нь л үзэл баримтлаар штэ энэ. Да тийм учраас тэрийг бол одоо яг тэр ард түмний бие биелгээ дотор тийм юм байж гэж хэлэхэд хэцүү. Тийм юм байгаачгүй. Ер нь бол тэрэн дотор ялгаатай юм байхгүй штэ. Одоо тэр нь одоо юу гэдгийг одоо жишээлбэл энэ нь бол өстой мундаг сайн биелгээ. Энэ нэг жоохон доогуурхан биелгээ гэж ялгах юм ерөөсөө байхгүй. Ялгах нэг л тохиолдол бий. Ялгах тохиолдол нь юу гэхээр ихэлтэй биелдэг бие, дуутай бие гэсэн хоёр төрөлд хуваагддаг. За ихэлтэй биег бол дандаа төр ёсны тэр одоо дээр юмнийг хэлсэн тэрийг олон одоо хүндэтгэлтэй зүйлүүдэд бол ихэл хөгжимтэй биелдэг бие. Дуулаад биелдэг нь болохоор одоо найр задгаар нь гэж хэлдэг дээ. Тэр үед дандаа залуучууд биелээд дуулахыг хэлж байгаа юм. Тийм учраас одоо дуутай биег төр ёсны үйлд биелдэггүй л байгаа байхгүй. Ингээд ийм хоёр том төрөлд л хуваачиж байгаа. Ерөөсөө ихэлтэй бие, дуутай бие. Өтөл тийм шүү дээ. Ер нь бол бас л тийг ёсны л ерөөсөө тэр чинь хөгжим гэдэг имийг ямар их үнэлж байгааг нь харагдаж байгаа зү тийм ээ. Тэр ихэл хөгжимтэй л биелж байгаа бол тэр одоо төр ёсны тэр одоо хүндэтгэлийн үйлд бол хэрэглэнэ. Зүгээр л дуулж байгаа бол дуулаад бийж байгаа бол тэр зүгээр найр тодгарсан гадаа тэр одоо залуучууд нийлээд одоо хөөч төргөж хатал одоо хийдэг. Одоо тэр л бэлгэний төрөл гэж ингэж үзэж байна. Тэгээд энэ дунд бас нэг юм бэлчгэмээр бас санагдчихлаа. Юу гэхээр одоо нэг ийм үзэл яваад байгаа юм. Юу гэхээр бүжиг бол одоо энэ дээр. Би биелгээ ёохрын тэр доор. Энэ ерөөсөө тийм юм байхгүй шүү дээ. Ерөөсөө энэ хоёр яг адилхан энэ зэрэгцүү хөгжих ёстой. Яг энэ зэрэгцүү ингэж явах ёстой ийм л хоёр төрөл зүйл. Баггүй юу? Харилцсан жишээлтэй ер нь тэр язгуур хэв маягтаагаас одоо тэр тайзны уран бүтээлд өргөдөг уран бүтээлчд нь аваад өөрийнхөө одоо тэр бүтээлүүдийг тойрваад өөрийнхөө нэрээр одоо хэлээд тэр нэр усаа тавиад ингэж явах ёстой юм л зүйл баггүй юу? Язгуур нь өөрөө бүрэн бүтнээрээ хадгалагдаж байвал эргээд тэр тайзны бүтээл олон янзын хэв маягтай одоо төрж гарахад суйлн л болж өгнө шүү дээ. Тэгээд жишээлбэл бас нэг юм одоо эмгэнэлтэйч гэх үдээ бас нэг юм бас судалгааны явцад бол харагдчихлээ л дээ. Одоо ингээд нэг биеийг нэг л хөдөлгөөн болгоёцсон. Ийм юм бас харагдчих байхгүй юу? Хүүе энэ ч одоо юу вэ хүүе таминэ энэ төр гэсэн чинь. За мэдгүй одоо нэг ийм л болцсон даа гэл. Ажиг жишээтэй. Тэгэхээр ер нь бол яг хөө тэр тайзны хэлбэрийнхаа бүтээлийг тойрвохтой ямар юмаг хийн тэр хүний бүрэн хэрэгчлөө. Харин язгуур хэв маягийн одоо тэр бид нарын нэгэсэнтэй архив штэ тэр чинь. Тэр архив руу гал хамаагүй дайрмааргүй.
одоо сурья гэвэл яг үе залгамжилж байгаа юм шиг тэр шавьтай сурах өөр хөндлөнгийн одоо угсаатан хүн очиж сурах хоёр ялгаа гарах уу? Өгөгдөл гэдэг юм бас байдаг л байлгүй дээ тий. Ер нь бол байдаг. Ер нь бол байдаг. Энийг Нанжид огшиш надад хэлжсэн удаатай. Байдгийг шүү гэж. Яг хөө зүгээр одоо яг тэр яагаад тэр өгөгдөл байна уу гэхээр шүү дээ. Хар багасаа тэрийг хараад өссөн байхгүй юу? Нүдэрээ хараад ингээд ерөөсөө мөнхийн дандаа тэрийг харсаар байгаад сэтгэлд нь ингээд амилцсан байхгүй юу? Тэгэхээр эргээд заахад тэр маш урт сурна шүү дээ. Итэл бүр багасаа ч огтхон ч хараагүй хүн гів гинтхэн сурна гэвэл бас хэцүү үстэй. Гэхдээ сурдгийн билий. Одоо манай сургуулийн оюутнууд бол айгүй хөргөн сурчиж байгаа. Тэгэхээр би сурах юм байна гэж бодож байгаа. Тэгээд мөхцөг докторыг яриад гадаадуудад очиод биелгээ заасан чинь бүр яаж чичээгээд ерөөсө хөдөлж өгдгөө сурж өгдгөө мэрэгжлийн бүжигчин хүмүүс ийж айгүй хэцүү байсан гэдэг нэг ярилцлага байсан. Яг тэгин штэ монголчууд нь сурахгүй байх чинь гадаадын явц юм бас би бол их хэцүү юм шиг амаргүй. Тэгээд энэ бие биелгээ чинь маш их хүнээс сурч чадвар шаарддаг. Одоо жишээлбэл ганцхан жишээ хэлэхдээ одоо би тэгээд сая судалгааныхаа дүнгээр одоо нөгөө сургалтын дэвидээ гаргаж байгаа байхгүй юу. Тэгээд тэрнийхээ одоо хөдөлгөөнийг одоо ингээд тайлбарлуулах гээд тэгээ нөгөө ганчим гавьята бид нартай хамт явсан учраас манай баг тэгээд за одоо та бүжгийн хүн учраас гэхдээ яг бүжгийн талаас нь одоо юу гэдгийг одоо их зурдаас нь тэгж яагаад юу яаж гэдэг юм одоо сонгодог бүжгийн тасгалын янз бүрийн юм орохгүй. Яг одоо энэ өвлөн уламжлагч яаж билж гин үү? Яг тэрийг хараад энгийн хэмж ойлгомжтойгоор л хэлнэ. Гэдэг даалгавар өгөөд бид хэдий шиг суусаа. Тэгээ сугтал нэрөөс ингээд яг ингээл яг тэр бичилгээг хараад за одоо гар нь хоошоо явлаа. За одоо яах вэ гэж ингээд хид хідэн хөдөлгөөн давхар ороод ирчихдэг. Тэгээ би ийм хэцүү байхгүй юу гэд бүр ганчмаг өгшнийг дэгжиж үлээ. Тэгэхээр тэр сэтгэл нь хөглөгдөж бие нь хөдөлдөг гэж алдартай үгүй шүү дээ. Тэр бол яг үнэ. Тэгэхээр сэтгэл нь эхлээд хөглөгдөх ёстой. Сэтгэл нь хөглөгдөхийн тулд тэр ямар утга учиртай яадаг одоо юм бэ гэдгийг тэр хүн мэдсэн байх ёстой байхгүй юу? Тэгэхээр тэрийг мэдхгүй хүний сэтгэл яаж хөглөгдөх юм бэ? Гадаадынхан бүр байхгүй үстэй. Яг юм. Тэгэл одоо шилжил мөрний цоглог гэхтэл одоо загчинд урагшаа хойшоо байхад баядад дээшээ туршиж байд юм. Бүгд ингээд өөр өөр штэ. Тэгэхээр чин тэр болгоныг сурна гэдэг юм амар шахуу. Нөгөө уртын жанцсан руугаа тэгсэн штэ. Уртын дуу гадаадынхан сураад юм гэсэн чинь. За та сурлаач гэсэн монгол хүн шиг дуулахгүй ахаа гэсэн тэр нь адилхан байхгүй юу? Ер нь яг л адилхан л юм тийм. Адилхан тийм. Одоо монгол бие биелгээ биелж байгаатай адилхан ер нь гадаадын бас ийм монгол угсаатайч гэх юм уу ижил гаралтайч гэх юм уу нүүдэлж байгаа огуудын дунд иймэрхүү төстэй хөдөлгөөнтэй бүжиг наадам биелгэрхүү зүйлүүд бий юу? Дэлхийд дахинд одоо дэлхий дахинд гэхэр ч одоо аашиг юм те одоо ер нь яг зөвхөн энэ хилийн гадна байгаа монголчуудын хувьд бол одоо жишээлбэл Шинжаан уурын уртац хорны 5 монгол аймаг тавлал бийж шүү дээ. Монгол угсаатнуудаас гадна монгол угсаатнаас гадна бараг байхгүй хаа. Зөвхөн монголчуудын л одоо язгуурын зөвхөн монголчуудад л одоо үлдэж хоцорсон гайхалтай өвөл гэж би боддог шүү дээ. Тэгтээ Солонгост би нэг олон улсын хуралд очоод тэгээ дараа нэг соёлын одоо тэр нэг тоглолтууд болсон байхгүй юу. Тэгээ тэрэн дээр юуны одоо хятадын нэг бүжигчин шуугны бүжиг гэдэг хийж байгаа байхгүй юу. Тэр дэглэсэн бүжиг байл л дээ. Тэгсэн өрөөсөө эхнээсээ ахуулаад дуусна туслаа яг би билгийн хөдөлгөөн явсан байхгүй юу. Тэнд чинь би ганцаараа бухимдаж өгнө. Тэгээ түүшээ юу янаач тэр вэ штэ гэсэр хөтөл дуусч байгаа юм. За тэгээд дараа нь тэр хятадын нэг төлөөлөгч бүжиг тэглээч эмэгтэй хэлсэн байсан. Тэгээд энэ яг одоо жишээлбэл одоо танаа хятад байдаг ийм одоо ардын бүжиг үү? Аль эсвэл одоо энэ нэг дэглэсэн бүжиг байна уу гэсэн чинь энэ дэглэсэн бүжиг байна гэж хэлсэн. Тэгэхээр л одоо нөгөөх хөдөлгөөний одоо энэ тэнд юм дээрээс аваад тэгэл копи пейст хийчихдэг юм шүү гэж бодож байсан. Тийм юмнууд бас байна.
Тэгээд тэрийг жишээлбэл одоо яах ч ёстой юм. Бас харамын сэтгэл төрсөн ч гэсэн одоо ямар очоод ямар булгаад авалтай биш үү. Тэгээд яалтай яах чарга байхгүй. Тэгээд би бас нэг одоо сэтгэл жаахан эвгүй болж исэн юм юу гэхээр тэр бүжиг гараад ирэхээр л зэрэгтэл өрөөсөө бүр эхнээс нь аваад адаг хүртэл нь орон хүртэл нь алгадчихдаг. Тэгээд манайхнаас очсон хүмүүсд нэг нь энийг мэдсэн бол нэг ихэлч нэг би ч хоёр аваад ирдэг байж гэж хэлээ. Тэгэхээр би биелгээний одоо энэ одоо хөдөлгөөн тий өөрөө одоо хүн байхгүй юм аа хамгийн их сонирхдаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ гадны орнуудад угаасаа энэ хөдөлгөөн байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энийг сонирхож байна. Тэгэхээр энэ одоо сонирхлыг бид нар нэг юм одоо жинхэнэ язгуур хэв маягаараа эн чинь одоо манай сонгодог үжигийн дасгалтай ингээ хойлолцсон юм л юм байна штэ. Сонгодогтой адилхан юм байна штэ гэж хэлүүлэхгүйгээр одоо жинхэнэ натур тийм югаар нь хатгалж үлдвэл бас нэг одоо дэлхийд гарах гарц гайхуулах зүйл маань байх юм болов уу гэж боддог штэ. Тэгэлгүй яах вэ те. Ерөөсөө л би биелгээ гэдэг бол яг л монголчуудын өөрийн үндэсний язгуур одоо юм өв шүү дээ. Тэгэхээр ер нь одоо энэ бие биелгээ бид нар яагаад одоо ингээд заавал язгуур шинжээр нь хадгалж үлдээд заавал өвлөн уламжлуулад ингээд хадгалах ёстой вэ? Гэхдээ нэгдүгээрт бол одоо эн чинь даяарчлалын 900-д монголчууд чинь монголоороо байя. Монгол хүн одоо төлөвшүүлье. Би бол одоо юу яа тийм ээ алдагдуулахгүй байя. Монголоороо байя л гэдэг байгаа үстэй. Тэгэхээр хэрвээ дэлхийд Монгол гэдэг нэр данстай байж Монгол хүн гэж одоо оршиж байх юм бол Монгол соёл нь байж ижил Монгол хүн гэж харна шүү дээ. Та одоо гүржийн одоо энэ бүсгийнээс доошо бүжгэлдэг бүжиг хийгээд би Монгол гэвэл хин Монгол гэх юм. Харин нөгөө тгвэлгийг хийсэн би Монгол хүн гэж сууж ивэл Монгол бүжиг чи ийм юм уу гэж хүн гайхаж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо дэлхийд даяар одоо бас одоо бусдаасаа ялгарах. Миний ондоошил юу юм бэ? Миний хамгийн одоо гайхалтай миний одоо улс үндэсний сайхан юм нь юу вэ гэдэг нь тэрийг олох гэж. Тэрнийхээ дотоод руугаа зүтгэж шít. Харж шít. Тэгэхээр ийм үед бид нар тавид туучах ёстой мó. Энийгээ одоо язгуур хэв намбаар нь хатгалж үлдээд одоо эстонерээ нөгөө гайхуулах бас дэлхийд одоо гарах гарц нэрийнхээ болгох ёстой мó гэж ингэж бас хүн бодох ёстой л гэж бодож байна. Тийм учраас Монгол оршин тогтнохын нэг үндэс нь бол ганцхан бие биелгээдүүдий ч биш Монголын энэ одоо гайхалтай одоо язгуур хэв маягийн хэдэн мянган жилээр уламжлагдаад ирсэн энэ өв соёлоо л гэж хэлье. Одоо хүүхд залуучууд маань, эмэгтэйчүүд маань, залуучууд маань энэ бие биелгээг сурыг одоо өв соёлоо ингээд өөртөө түүчээлээд хадгалъя гэвэл одоо юунаас эхлэх ёстой вэ? Хинээс сурах ёстой вэ? Гэхдээ одоо яг энийг л биелүүлэх гээл одоо бид нар төслийнхээ хүрээнд дотор одоо энэ хоёр дахь шатныхаа одоо төсөл юу нь одоо ингээд ороод ирвэл одоо Дулаан аймагт Дулаан газарт одоо сургагч багшийг одоо томилоод тэгээд одоо яг 5 одоо бичиг одоо ерөөсөө энэ бүх биелгэнүүдийг одоо бэлдэг чаддаг ийм болгоё. За тэгээд тэр 5 цаашаага 5 цаг. Тэрийг сурсан 5 цаашаа 5 болог. Гэх мэтлэн ингээд одоо суралцаад өөрийнхөө одоо тэр язгуур хэв маягийн одоо энэ бие биелгээгээ суралцаасаа гэж бодож байгаа. Тэгэхээр бид нарын энэ 7 аймагт бол Дархан Эрдэнэсэлэнг, Төв аймаг, Ховд ус, Улаанбаатар ийм одоо 7 бүс бол хамрагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар одоо сургагч багш нараа явуулж одоо зааж эхэлнэ. Тэ? Тэгэхээр ер нь бол ингээл сургах хүнтэй болчвол ер нь сурах хүн нь бас их олон байгаа шүү. Тий, одоо сургагч багшийг бид нар бол биш тэ нэг бүжгийн багшаар бол заалгахгүй гэж байгаа. Яагаад гэвэл яг өвлөн уламжлагчаар заалгах гэсэн ийм бодлого болж байгаа. Яагаад гэвэл одоо бид нар яг одоо тайзны бүжиг дэглэдэг юм уу? Эсвэл одоо сонгодог бүжгийн дасгалаар одоо ингээд дасгал хийгээд ингээд сурцсан ч юм уу, тийм ээ? Школтой болсон. Одоо ийм одоо хүмүүсийн хийж байгаа хөдөлгөөн
яг одоо өвлөн уламжлагчийн хийж байгаа хөдөлгөөн баяр ямар их ялгаатай гарч байгаа шүү дээ. Харж шүү дээ. Тийм учраас өвлөн уламжлагчдаар нь залгая. Тэгжээж язгуураар тэгжээж язгуур хэмнэн хамбар нэгтнэ л гэж болж байгаа. Тийм болохоор одоо бидний саяны одоо 1 сард хийсэн одоо 12 сард хийсэн хэрийн судалгаа бол ерөнхийдөө энэ сургагч багш нарыг бид нар бол тоглолцсон байж байгаа. Тэгэхээр одоо тэднийг багшлуулад тэгээд залгнаа л гэж бодож байгаа юм да. Тэгээд тэрэнд бол одоо тэгээд ирээд суралцахад бол үн төлбөр. Тий. Бид нар сургахын төлөө л зүтгэж байгаа учраас. Тэг одоо бидний одоо ингээл судлаад л байдаг хүмүүс таниулах гадчихэд байдаг ерөөсөө энэ гол үр дүн нь л энэ шүү дээ. Үр дүн нэцэцэд үр дүн л энэ байхгүй юу? Ном болоод дэвтэр цаас болоод ширээний ард орохгүй. Тий, бодтой одоо ингээд ямар ч байсан одоо нэг бид нар нэг 100 хүнд сургачвал тэр 100 хүн цаашаа нэг 100 хүн сургачих шүү дээ. Тэгвэл бас ямар ч л байсан оршин тогтнох чадвар нь бас тодорхой хэмжээнд хадгалагдаж үлдэх боломж нэгдэж байгаа байхгүй юу. Тийм учраас одоо тэрний төлөө л бодоод зүтгэж байна битгий. Үнэхээр гайхалтай. Танаар маш их бахархаж байна. Тийм Монгол өв соёлыг ингээ бид нар бол судлаачдыг ингээл судлаад ингээл ном дэвтэр болгоод ингээл архивлал улсын санд нь хийгээл ингээ орхичдаг л гэдэг ойлголттой шүү дээ хүмүүс бол. Тэгэхэд бол яг энэ Монгол өв соёлоо хадгалах, түвжээлэх, олон нийтэд таниулах энэ үйлсийг ингэж хийж байгаад бол танаар маш их бахархаж байна. Маш их баярлж байна танаар. Тэгээ таны энэ эрхэм үйлс бол улам цаашаага олон хүн түрээд олон хүн сурах болтугай гэж ерөөл тавья. За ерөөл орчих болтугай. Тэгээд Монгол хүмүүс маань бүгдээрээ сайхан одоо өв соёлоо хадгалдаг, хамгаалдаг, хайрладаг. Тийм ээ. Монголороо байхын төлөө зүтгэдэг. Ийм байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна да. За маш их баярлалаа Эрдэнэт Цэцэг. За баярлалаа. За амжилт хүсье. За тань маш их баярлалаа. Өнөөдрийн ярилцлага бол маш сонирхолтой. Надад бас өөрт маань айгүй хөнгөөчтэй ийм ярилцлага боллоо гэж бодож байна. За үзэгчдээ бидний бэлтгэсэн подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн бидэнтэй хамтаж Монгол өв соёлын талаар сонин содон шимтэн яриа сонсохыг хүсвэл цахим суурга YouTube сувагт нэгдэж бидэнтэй хамт байгаарай. Баярлалаа.